Төрийн албаны удирдлагын шинэ цахим системийг өнөөдөр танилцууллаа. Энэ системээр дамжуулаад хууль бус томилгоог хянах, албан хаагчид өөрсдийн мэдээллийг засварлах, шинжлэх, ажлын байранд хүсэлт гаргах зэрэг боломж нэгдэж байгаа юм байна. Уг цахим системд 4271 байгууллагын 228,820 албан хаагчийн мэдээлэл багтжээ. Эдгээр мэдээллийг иргэд нээлттэй үзэх боломжтойгоос гадна төрийн байгууллагаас авах хүсэлтээ системд хандан гаргаж түүнийгээ цаасаар хэвлэж авах шаардлагагүй болж байгаа юм. Увс аймаг гэхэд 171 төрийн байгууллага байна. 5741 төрийн албан хаагч байна. За ингээ орохоор сумууд нь харагддаг ч юм уу. Одоо ингээд Увс аймагт авсан 6 төрийн байгууллагад 109 төрийн албан хаагч ажиллаж байгаа гэдэг ч юм уу. За энэ дээрээсээ ингээд төрийн тусгаад төрийн үйлчлэгээ, төрийн захиргааны албан хаагчид тэднүүд байна гэж юм. Энэ статистик тоо мэдээллийг бол энгийн иргэд олон нийт багш судлаач нар харж байна. Төрийн байгууллагад ажилд орохын тулд хувийн мэдээллийн анкетаар бөглөөд хүний нөөцийн мэргэжилтний үүдийг сахидаг үе ард хоцорсон гэж албаны хүмүүс хэлж байна. Төрийн албаны цахим системээр нэвтэрч өөрийн мэдээллээ хянаж шинжилээд боломжит ажлын байранд хүсэлт гаргаж болох юм байна. Таны албан тушаалын шаардлага, таны өсөлт боломжийг нээсэн ийм албан тушаалууд зарлагдлаа. Та хэрвээ шатгуун зарчмын хүрээнд албан тушаал ахий өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байвал та ийм зарлагдсан албан тушаалуудаа сонгон шалгаруулалт өгөх боломж чинь нэгдлээ шүү гэдгийг төрийн албан хаагчдаар мэдээлдэг болж байгаа. За энэ дээр бол ийм байдлаар нэг байгууллагын албан тушаалын тодорхойлолд оруулсан байгаа байдлыг хараа. Энэ бол төрийн албаны зөвлөлийн албан тушаалын тодорхойлолтыг оруулсан байна. Энэ дээр сонгон шалгуулалтын газрын дарга гэдэг энэ албан тушаалын тодорхойлолт ямар шуухан хэлбэртэй байдаг вэ гэхээр эрх зүйн мэдээлэл технологи, эдийн засаг, банк санхүү гэсэн ийм мэргэжлүүд бол албан тушаалын тодорхойлолтын дээр ийм олон төрлийн мэргэжлүүд бол албан тушаалын тодорхойлолтын дээр тусгагдсан байна. Өнгөрсөн онд төрийн албаны зөрчилдөө 2376 томилгоо илэрч, үнээсүүд нь төрд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тэгвэл төрийн албаны цахим системийн тусламжтай дээрх зөрчлийг илрүүлж таслан зогсоох боломж бүрдсэн гэлээ. Тухайн сул оронтой мэдээллийг зарлаад сонгон шалгуулалт яваад тэндээс тухайн хүн нэгээр 1-2-оор ингээд жагсаж гарч ирнэ шүү дээ. Тэгэнгүүт тэр хүнийг томилоход нь томилгооных нь бүх хяналт үнэлгээний модуль дээр чеклист гарах юм байна. Энэ хүний шаардлага нь тэнцэж гэнэ үү, оноо нь ямар бас хэрвээ энэ томилгооны шаардлага хангаагүй тохиолдол нь мэдэгдэл нь тухайн удирдлагад очих ийм зохицуулалт гарч ирж байгаагаараа тухайн бүрд нь бид нар хяналт авах боломж өртөж байгаа гэсэн. Төж учирсан хохирол гэхээр ингээд цаасан бүтгэл хийгдээд байсныг цахим систем рүү оруулсан. Цахим систем рүү оруулахад хизээ хэн гэдэг албан тушаалтан ямар хууль бус шийдвэр гаргасны дагуу шүүх энийг хууль бус гэдэг эцэлээр тогтооцсон бэ. Шүүхийн тогтоосон тэр тогтоолоор энэ хүн ямар төлбөрийг хизээ улсад төлөх ёстой вэ гэдэг системийг нэвтрүүлж байна. За энэнийхээ дагуу нөгөө хүнтэй бас хариуцлага тооцох асуудал яригдана. За энэ систем дээр үндэслэн төрийг хохиролгүй болгох арга хэмжээг бол маш шуурхай авах юм боломжийг бүрдүүлж байна. Төрийн албаны ажлын байрны мэдээлэл хэрэгтэй хүндээ хүрээгүй байхад арын хаалгаар орон тоо дурдаг жишг хэдийнэ бий болсон. Энэ жишгийг халах цахим системээр дамжуулан төрийн албанд танилтай нь биш, чадвартай нь ажиллах боломж бүрдэж байгааг албаны хүмүүс онцолж байна. Гагцхүү иргэд олон нийтийн хяналт үүнд шаардлагатай юм а.